За сайн бацгаана уу. Өнөөдөр имжлэгт маань тавтай морил. Намайг Мина гэдэг. Би Америкийн Канадын Ванкувер гэдэг хотод ирээд одоо бараг 2 жил болж байна. 2021 оны 22 оны 7 сарын сүүлээр ирж байсан. Яг 8 сар гаргаж чахад. Тэгээд нэг 2-3-7 хоног одоо байгаа байраа хайгаад тэгээ орж исэн. За ярахаасаа өмнө миний хэрвээ дуу сонь сонсож байгаа бол уучлаарай. Би нөгөө нэг одоо нүгж байгаа болохоор микрофоно баглаад далд хийцэн болохоор гэтээ айл ойлгох чангаар ингээд ярихыг хичээнэ. За тэгээд одоо ямар байранд байдгийг үзүүлье. За энэ гаднаасаа орж ирээд ингээд call box гэдэг юмтай монголоор бол домофон шүү дээ тий. Тэгээд байгаа байрныхаа дугаарлан залгаад тэр хүний шууд утсан дээр нь онгойлох үгүй юугээ гараад ирдэг яг дуудлагаар ирж байгаа юм шиг. Тэгээд онгойлгож орж ирээд энд бол коридор нь байна. Энд суугаад хүлээж авах лобби. За тэгээд цаашаа яваад энийгээрээ яваад энийхээ нэг юм жижигэн жимтэй фитнесний өрөөтэй энд яг хэрэгтэй гэсэн төхөөрөмжүүд байгаа. Гүйлтийн зам, гантилууд, энэ агааржуулагч air conditioner хүртэл байгаа. Тэгээд нэг юм хүрхэн гэрэлтэй жижигхэн өрөө байна. За энэсээ шууд доошоо буугаад би давхар буюу подвал руугаа орцгоё. Подвалд юу байна вэ гэхээр одоо харуулгач байна. За подвал руу оронгууд ингээд хувцас угаадаг угаалгын машин буюу нэг coin laundry гэж нэрлэдэг төлбөр төлөөд мөнгө угаадаг газар. За эндээ болохоор угаалгын машин байна. Энэ талдаа болохоор хатаагч нь байна. За тэгээд энэ коридороор цааш явсаар агаад ингээд гадагшаа пул руу гарч ирдэг. Пул буюу байрны бассейн. Энэ нь болохоор 100 л ажилдаг. Тэгээд эндээ суугаад бие сайхан шараад 6 сарын 1-ээс ажилдаг. 6 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл ажилдаг хаа. Тэгээд тийшээ гараж байна. Гараж нь бол үнэтэй энэ пул мөл нь бол үнэгүй. За нэг иймэрхүү гаднаасаа ингэж харагддаг. Иймэрхүү байшин байна да. За манайх 4,600 юу түрээсэлдэг вэхээр ингээ хаалгаар орж ирлээ. Гутал мутлаа хийдэг юм шүүгээ байгаа. Одоохонд бол packed бит хоёр нөхөө юмнуудаа бэлтцсэн байгаа. Тэгээд ийшээ хажууханд нь шууд ингээд бани өрөөрөө орж иж байгаа. За бани өрөө маань бас жоохон замраагүй байгаа уучлаарай. Тэгтээ нэг иймэрхүү жижигхэн өрөө байгаа. Жижигхэн байнтай. За шууд гарч ирээд манай галтгоо байна. Тэнд манай плетик байна. Ийшээ манай плетик хөргөгч ингээд юмаа тавих тавиурууд гэх мэтчлэн юмнууд байна. За бид өөр явах гад нөгөө орныхоо юмыг бас салгаа буулгацсан байгаа. Гэхдээ бид онцлогны өөрөө энд байна. Тэгээ ийшээ хараад болохоор бид өөр офис байна. Энд манай хүний ширээ цаадалт нь миний ширээ. За бид өөр явах гад ингээд маш их юм овоолаад тавьчихсан байгаа. Хэдхэн ганц 2 хоногийн дараа өгч байгаа учраас. За энд болохоор ханы шүүгээ байна. Ханы шүүгээ хуцаа хийдэг ханы шүүгээ байна. Тэгээд миний хамгийн дуртай хэсэг бол энэ цонх балкон байгаа. Маш том цонх. Дээрээс тазнасаа шал хүртлээд цонхтой тишээ хотынхоо төвийг тольцчин ийшээ ингээд гоё мод нар үзчин баруун тишгээ харсан нар урах зүгийг зүгээр харсан болохоор их гоё. Тэгээд энэ бол миний хамгийн дуртай хэсэг. Балкон руу ингээд гарч агаар амсгалах айгуу дуртай. Жохон өндөр санагдаад байдаг болохоос биш. Тэгээд нэг ийм гоё ногоон хотыг дээрээс нь толтоод байх гоё байдаг та. За нэг Канада доллар болохоор ойролцоогоор 2500 Монгол төгрөг байдаг. Тэгэхээр бид хоёр ер нь бол энэ одоо нэг өрөө байрыг 1800 доллараар буюу 4,600,000 төгрөгөөр түрээсэлдэг. Тэгээд 2 жилийн өмнө 1800 байгаад тэгээд нэг жилийн гэрээ хийгээд орсон. Жилийн дараа $50 нэмэгдээд 1850 доллар төлдөг болсон. Одоо 1850 доллар төлдөг. За тэгээд 1850 доллар буюу одоо 4,600,000 төгрөг нь болохоор яалчгүй одоо Америк Канадынхаа хувьд ч гэсэн амар өндөр үн. Нэг өрөө байр түрээсэхэд бол арай л өндөр үн ахгүй юу? Бид хоёрын одоо энэ байрыг яг энэ байрыг бид хоёр одоо нүүхээр ингээд дундуур нь юм
гүдэг хан гүйлгээд нэг бедрум буюу монголоор бол 2 өрөө болгож түрээслэн гинэ. 2 өрөө болгонгуутлаа $2500 болгох гэсэн. Бид хоёрыг одоо $1850-аар түрээслэх байрыг $2500 буюу 6,500,000 ойролцоогоор 6,500,000 төгрөг болгож хүмүүс түрээслэн гэсэн. Айгуу галзуу. 2 жилийн дотор бид хоёр ингээд $1800-аар авсан байрыг $700 өсгөөд бүр ингээд 40%-аар өсгөөд тэгээд зах зээл дээр буцаад тавьж ийн гэдэг бол үнэхээр галзуурсан дүн баггүй юу. Тэгэхэд бол миний анзаарснаар энэ хөгжилтэй орнуудад цалингийнхаа нэг 20-30%-ийг нь яг түрээсэндээ өгөх ёстой л өгжил байх шиг байгаа хүмүүс. Тэгээд 20-30%-ийг нь л түрээсэндээ өгнө. Цэцэд мөнгийг нь ингээ хоол ундаа ондоо ямар нэгэн бийл ондоо утасны бийл, Wi-Fi-ны бийл юу гэдэг тиймэрхүү юмнуудаа тэгээ мөнгө үлдчихэж байгаа бол өөртөө зарцуулах мөнгө тэгэл юу гэдэг одоо хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалт мөнгө, хадгалдаг бол хадгалдаг мөнгө гэдэг ингээд хуваагдах ёстой. Цалингийнхаа нэг 20-30%-ийг л өгчээж тэр мөнгнүүд ингээд үлдэх ёстой. Тэгсэн чинь манай Ванкуверт угаасаа галзуурч байгаа. Канадчуудаа хүртэл энэ үнэхээр галзуурсан үн гэдгийг мэдж байгаа. Өөрөөсөө ингээд хэлж байгаа. Ванкуверийн одоо байрны үн, янз бүрийн юмны үн айгүй амар өсөж байгаа. Тэр нь хид хэдэн шалтгаантай. Тэрнээс ганц хоёрыг нь л дурдах юм бол зөө. Нэгт болохоор Ванкувер өөрөө Канадын 3 дахь том хот нь баггүй. Хамгийн ихэнд Торонто гэдэг хотоор нь дараа нь Монтреал гэдэг тэгээ 3 дахь нь Ванкувер болж байгаа байхгүй. Тэнгүүд Ванкувер өөрөө бас амар тийм гоё байгальтай тэгээ ингээ уул хатан дээр барих ус мусан сэлгч байд юм уу гимски тэгээ хийх сонирхолтой хүмүүс бол ингээ чикен диважин хөрөнгөтэй хүмүүс энд айгүйх бас байдаг. Энэ болохоор бас далайн бомбттай болохоор ер нь бизнес хийгээд айгүй тийм амар тэгээ гоё газар юм шиг байна. Хөрөнгөтэй хүмүүс. Тэнгүүтлээ хүмүүс Ванкуверт ирж суурьшихыг ингээ хүсдэг. Амар ихээрээ ингээ Ванкуверт ирж суурьшдаг. За 2 дахь шалтгаан нь болохоор одоо бүр дээр үеэсээ 70 80 90-ад оноос хөрөнгөтэй хүмүүс ингээд Ванкуверт ирээд амар их байш авцсандаа ялангуяа хөрөнгөтэй хятадууд амар их Ванкуверт ирээд ингээд олноороо байшин аваад зармиг нь ингээд бүр өөртөө ч байхгүй зүгээр хоосоо орхичингуудаа жилдээ 2 жилдээ эрэхтэй ингээд тэнд байж байдаг. Тэнгүүч нөгөө эрэлт нийлүүлэлт яг ингээд цөөхөн байшмаа амчин байр нүнд ороод зөндөө их хүн ирмээр байгаа юм чинь тэгээд ингээд ерөнхийдөө бол амар үнэтэй болж байгаа. Тэгээд ковидоос хойш бол одоо бүх газарт л инфляц өндөр болоод яг адилхан Ванкуверт бол бас амар л өндөр болж байгаа. Цай хэлсэнчлэн 20 жилийн дотор түрээсний үн 40% нэмэгдэнэ гэдэг бол бүр юу юм бэ тэмцтэй гайхалтай өстэй. Тэгээ ерөнхийдөө Ванкувер амар үнэтэй байдаг. За. Тэгээ enough with this. За одоо тэгээ байранд орохын тулд хид гэдэг юмнууд шаардлагатай байд юм бэлээ. За хамгийн түрүүнд болохоор ажлын газрын тодорхойлолт, өмнө нь байр түрээсэлжсэн бол тэр байранд түрээсэлжсэн лендлорд буюу эзнийх нь тийм бас тодорхойлолт. Тодорхойлолт гэдэг нь болохоор зүгээр тэр хүмүүсийнхаа утасны дугаарыг бас өгчөж болд юм бэлээ. Тэгээд нөгөө одоо энэ орж байгаа байшингийн эзэн тэр хүмүүс рүү залгаад яг энэ хүн танад яг энд байсан уу ажилтдаг уу эсвэл энд байсан уу ямар хуу түрээслэгч вэ гэж асуудаг. За тэгээ усны дугаар нь өгчөж болдог. Тэнгүүтээ кредит чек гэж юм байдаг. Тэр нь болохоор нөгөө банкны оноо л ахгүй юу? Одоо банкнаас ингээ кредит карт март авангууд юм оноо өгдөг. Би Монгол team системтэй өгөх сайн мэдгүй байх юм. Би Монгол хизээч кредит картаа байж үзэг байхгүй юу? Тэгээд кредит оноо гэж байдаг гэж би сайн мэдгүй байх юм. Америк, Канад чинь кредит оноо гэж нэг солиотой юм байдаг. Тэгээд тэр нь болохоор яг ингээд хүн хэр их зээл авч яана уу? Тэгээд тэр зээлээ хэр сайн төлж гин үү? Тэрний чинээгээр нөгөө кредит оноо өсдөг. Тэгээд кредит оноо сайн байх тусмаа одоо зээл нь сайн гардаг, зээлээ сайн төлдөг юм байна гэдг нь ингээд банкны системээр харагддаг учраас. Тэгээд нэг ийм сонин код, нэг шоронгийн юм шиг нэг сонин код хэвчтэй. Зээл сайн төлж байгаагүйгээс шалтгаалаад өсөөд буураад бичдэг. Тэгээд тэр моног шалгах байдаг. Тэгээд дараагийн чухал юм нь болохоор урьдчилгаа. Ихэнхдээ байрны түрээсийн 50%-ийг нь урьдчилгаанд өгдөг. Тэгэхээр бид $1800 анх байраа түрээсэлжсэн болохоор $900 урьдчилгаа өгсөн. $900 урьдчилгаагаа болохоор энэ байрнаасаа гарахтаа энэ байрын янз бүрийн юмыг муухай болгож золгоогүй байх юм бол бид нар урьдчилгаа буцаад авна. Гэтэ энэ бол яалтчгүй. Энэ бол монголч гэсэн ингэж ажилладаг байх гэж би бодож байна. За тэгээд ийм хэдийн юмнууд хэрэгтэй болдог. Би болохоор анх
Канадад ирэхдээ надад бол ямар ч тийм ажлын тодорхойлж байгаагүй, байрны гэрээч байгаагүй, юу ч байгаагүй. Гэхдээ манай нөхөрт байсан байхгүй юу? Манай нөхөрийн дуугаас амьдарчсэн. Тэгээд тийм юмнууд байсан учраас шууд өгөөд явсан. Тэгээд анх ирж байгаа монголчууд болохоор зүгээр бадны хавуулга юмнуудыг харуулад үзүүлээд тэгээд байрны хайцсандаа тохирч мөхрөө тэгээд янз бүрийн тийм баталгаа өгж байгаа ордыг юм шиг байна лээ. Тэгээ харж байгаачлан битээр ингээд хамаг юмаа ингээд овоолцсон сууж байгаа. Одоо маш удахгүй шинэ байрлал нүүж байгаа. Ямар байрлал нүүж байгаа, хэд болж байгаа, яаж байгаа гэдэг нь бүгднгийн бас дараагийн бичлэгээрээ влог болгоод оруулна. Тэгэхээр энэ бичлэг та бүхэнд хэрэг таалагдсан бол дараагийн бичлэгийг маань subscribe дараад notification-ыг хасаагаад тэгээ хүлээж байгаарай гэж хүсэж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.